За нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнууд 4 жил тутам гишүүн орнуудынхаа хүний эрхийн нөхцөл байдлаар одоо дүн шинжилгээ хийж байгаа. За үүнийг нь болох юм бол UPR гэж одоо олон улсын хэлээр давчилж байгаа Universal Periodic Review гэдэг. Тэр Монгол улсын их хурлын одоо хүний эрхийн төлөв байдлын миний хувьд одоо үндсэн хэлтгчээр оролцож байгаа. За тэгэхээр яаж юм гэхээр манай улсын хувьд гэх юм бол энэ хүний эрхийн нөхцөл байдлыг ямар байгаа вэ гэдгээ одоо ингээд шалгалтанд орж ирнэ гэсэн үг. Дүн шинжилгээ хийлгүүлж ирнэ гэсэн үг. За одоо бид нар чинь ингээд нэг айгүйх тийм шүүмжтэй байдаг ч тийм ээ, хэвлэлийн эрхчлөөч гэдэг юм уу, хүүхдийн эрхч гэдэг юм уу, маш олон төрлийн эрхийн асуудлууд ярьдаг. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллага болон түүний стандарт одоо хүний эрхийн стандартууд байгаа шүү дээ тийм ээ. Ийм одоо оноо баал дүнгуудыг ингэж шалгуур хангах ёстой гэсэн. Тэгээ энэ дагуу одоо гишүүн улс орнуудаас зөвлөмжүүд үзүүлдэг. Бид нар ч гэсэн бас одоо бусад улс орнууд төр ч гэсэн зөвлөмжүүд өгж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоогийн байдлаар нэг 150-аад орноос олон 200-300 одоо зөвлөмжүүд ирээд за Монгол улс бол одоо яг хүний эрхийн энэ асуудал дээр ингэж шинжилмээр байна. Ийм алдаа дутагдaltaй байна. За энийг ингэж засмаар байна гэсэн аргачлал бүхий юм одоо зөвлөмжүүдийг өгж гин гэсэн. За энэ дээр бол гадаад харилцааны яам, за гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэдэг энэ яамдууд бол бас зохион байгуулах үүрэгтэй оролцдог. Монгол улсын нэг 44 байгууллага жишээлбэл одоо яг энд одоо том ажлын хэсэг байдлаар оролцдог. Энэ оны сүүлээр Монгол улс бол нэгдсэн үндэсний байгууллага дээр хүний эрхийн төлөв байдлынхаа тайлан хамгаалтыг хийнэ гэсэн үг. Тэгэхээр ягаа энийг одоо ярьж байгаа юм бэ гэхээр хаврын чуулганд өнгөж эхэлж байна. За хаврын чуулганаар хүний эрхийн багц хуулиуд орох гэж байна. За хүний эрхийн үндэсний 2 дугаар хөтөлбөр яригдчихэж байна. За дээрэс нь бол нөгөө татварын багц хууль гэдэг юм уу нийгмийн асуудлын цаана дахиад хүний эрхийн асуудал байдаг. Сая бид нэг утааны сонсголт хийж шít амьдрах орчны аюулгүй асуудал ч гэдэг юм уу бас дахиад нөгөөд нь хүний эрхийн асуудал байгаа. Тэр энэ зөвлөмжүүд дээр Монгол улс одоо засгийн газрын одоо шийдвэр гаргалтын төвшөнд ямар одоо реформ хийх ёстой вэ? Улсын хурлын төвшөнд хуулийг шинээр батлах, эсвэл бол одоо хэрэгжиж мөрдөгдөж байгаа хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах. За 3 дугаарт нь гэх юм бол хуулийн хяналт тийм ээ хууль хэрхэн хэрэгжиж байгааг улсын хурлаараа хяналтын чигээр яаж хэрэгжүүлж байгаа вэ гэсэн эдгээр цогц асуудлууд дээр бид нар одоо ярилцсана гэсэн үг. Тэр ерөнхийдөө бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын дүрм хүний эрхийн түгээмэл тунхаглал за мөн одоо нэгдэн орсон улс орнуудын бүс нутгийн гэрээ хэлэлцээр за тухайн улсаас за хүний эрхийн одоо олон улсын хүний эрхийн зөвлөлд нэр дэвшигтэй өгсөн амлалтууд за мөн одоо хүний эрхийн хэм хэмжээ болсон хүмүүнлэгийн эрх зүйн бичиг баримтууд гэсэн энэ шалгуурууд дээр үндэслэж бид нар одоо өөрийнхөө дүгнэлтийг гаргаж байна гэсэн үг. Ер нь олон улсын байгууллагын зөвлөмжөөс урьдчилсан байдлаар үзүүлэлт нь манайх цаашдаа хүний эрхийн хүрээнд ямар тодорхой асуудал дээр илүү анхаарах бодлогын зохицуултууд хийх шаардлага үүсэж байна. За ер нь бол одоогийн байдлаар бол нэг 60 гаруй хувьтай явж байна гэж үзэж байгаа. За өнгөрсөн 4 жилийн хувьд одоо бид нар амлалт аваа зөвлөмжүүд авсан шүү дээ. Тэр нь бол одоо ингээд хуулийн зохицуулалтанд хийх оруулах байх зүйл нь 60 орчим хувьтай явж байгаа. За дээрэс нь бол одоо хэрэгжих боломжтой магадaltaй шийдлээ хүлээж байгаа хуулийн төслийн шатанд явж байгаа зүйлүүд бас нэг 20-д хувьтай байгаа. За бас хэрэгжих боломжгүй хэцүү нөхцөл байдлууд ч гэсэн байгаа. Одоо жишээлбэл одоо ижил хөөстэй хүмүүсийн гэрлэлтийн асуудал ч гэх юм уу яг нэг Монгол улсын хуулийн дээр шууд хөрвүүлээд хийхэд хүндрэлтэй асуудлууд бас байгаа. Тэгэхээр яг энэ дээрээс бол үндэснийхээ эрх зүйн тогтолцоотой уялдуулаад тэгээд аль болох боломжтой аль болох одоо олон зүйл залтуудыг л бид нар энэ одоо оруулж ээж нэгдсэн үндэсний байгууллагаас бас өндөр оноо аавна. Яг оноо авахын цаана нөгөө хүний эрхийн бодит одоо асуудал яригдана гэсэн үг. Гэхдээ яг бодит байдал дээр бид нар хэвлэлийн эрхчлөө хойшилж байна, хүний хөгжлийн индекс хойшилж байна гэдэг олон байруудаар яг бодит байдал дээр бас доогуур оноо авах үзүүлэлтүүд бүрдээд байгаа. Тухайн 4 жилийн өмнөөс тодорхой мэдээлэлүүд хэрэгжсэн бол ямар асуудлуудыг юу гүйлж тавьчихсан бэ? Өөрөөр ямар хүний эрхийн асуудал зөрчигдөж байна гэж байгууллага олон улсын байгууллагууд хэлсэн. За Монгол улсын хэмжээнд одоогоор нэг 42 байгууллага нийлээд хүний эрхийн форум гэдэг байгууллага байгаа. За энэ ямар ч юм бэ гэхээр Монгол улс тодорхой чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрхийн байгууллагууд нэгдээд нэгдсэн үндэсний байгууллагын энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх одоо үүргийг хүлээсэн ийм одоо association буюу консорциум бий болж байгаа гэсэн үг. За би хүний эрхийн дэд хорооны даргын хувьд 10 сарын 22-нд өнгөрсөн жил ажил аваад сар болгоны 2 дахь 7 хоногийн лав гарагийн өглөөний 10 цагаас тогтмол уулзалтуудыг хийж байгаа. Өчигдөр гэхэд жишээлбэл бид нар одоо өсвөр насны буюу насан туршийн хүүхдүүдийн зөсөн хүмүүжүүлэх газар дээр очиж ажиллалаа. За энэ одоо яг хүүхдийн эрхтэй холбоотой холбогдох байгууллагууд бас тэн дээр очиж ажиллалаа. Тэр одоо яг эдгээр одоо ял эдэлж байгаа ч гэсэн насан туршийн хүүхдийн эрхийг яаж хангах вэ? Энэ дээр одоо ямар алдаа зөрчлүүд байна? За ял эдлүүлэх орчин орон зай тэр сургалтын орчин ч гэдэг юм уу те эрүүл мэндийн үзлэгийн орчин ч гэдэг юм уу аюулгүй орчин стандарт ямар байна ч гэдэг юм уу гэх мэт асуудлуудыг зүгээр ярьж байгаа юм. За яг одоогийн байдлаар бол энэ хэрэгцээ энэ хэрэгжээгүй гэхээс илүүтэйгээр бид нар бол үндсэндээ ингээд хийсэн ажил улсын
улсын хурал дээр одоо өнгөрсөн 4 жилийн хугацаанд ч юм уу хийсэн ажлаа болон гаргасан шийдвэрүүдэд танилцуулангууд олон улсын экспертүүд шууд захимаар оролцож байгаа. Ингээ бидний тайланг бас яг бодит байдалтай нь уялдуус шалгаж үзээд дүгнэлтээ гаргана гэсэн үг.